Үзэгчдийн өдрийн амгалан айлтгая. Өнөөдөр 5 дугаар сарын 9 Оросын холбооны улс Москва хотоос ялалтын ёслолын жагсаалыг Монголын үндэсний олон нийтийн телевиз үзэгчтэй авахынд шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж байна. За шууд дамжуулах ажиллаж байгаа багаан одоо та бүхэнд танилцуулъя. За нэгдүгээр студид Батлан хамгаалах яамны орон нутгийн хамгаалалт дайчилгааны газрын дарга хурандаа инх болд ёслолын жагсаалыг тайлбарлахаар хүрэлцэн ирсэн байгаа. За мөн нэгдүгээр студид манай гадаад мэдээний орчуулагч редактор Пүрв Долгор ажиллаж байгаа. Хоёрдугаар студид манай нэвтрүүлэгч Алтан Баган зочинтой ярилцахад бэлэн болсон. За зочин Монгол цэргийн музейн ажилтан дэд хурандаа амар тайван ирсэн байгаа. За мөн Оросын холбооны улсын нийслэл Москва хотод манай сурвалжлах баг ажиллаж байгаа. Сэтгүүлч Дорж Баяр, зураглаач Тулган нар маань газар дээрээс нь мэдээллийг одоо шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болсон байгаа. За ингээд Дорж Баяртайгаа сурвалжлах багтайгаа эхний ялчинд холбогдъё. За үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз Монголын мэдээ сууг Оросын холбооны улсын Москва хотоос мэдээлж байна. За тэгэхээр Ялтын баярын 80 жилийн үйл ажиллагаа одоо Оросын холбооны улсын Москва хотноо болж байгаа. Тэгэхээр одоо Ялтын баярын үйл ажиллагаа нь Монгол улсын төрийн тэргүүн, Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн үрсгээр ахлуулсан одоо бие бүрэлдэхүүн оролцож байна. За тэгэхээр төрийн тэргүүний тохиолд одоо Оросын холбооны улсад болж байгаа энэ Ялтын баярын үйл ажиллагаа нь өмнө оролцож байсан. За тэгэхээр энэ удаагийн бие бүрэлдэхүүнд бол одоо Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий хамгаалагчаас гадна гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэг за түнчлэн Батлан хамгаалах сайд Цандгийн Бямцагт нөр оролцож байна. За түнчлэн Монгол улсаас ирсэн цэргийн парадд одоо оролцож байгаа бие бүрэлдэхүүн болоод бусад төлөөлөгч нийлсэн 200 орчим хүн оролцож байна. Монголын мэдээ сууг Оросын холбооны улсын Москва хотоос зураглаач Тулга, сэтгүүлч Дорж Баяр мэдээлж байна. За Москвад ёслолын жагсаал эхэлсэн байна. За энэ хот дуранда тайлбараа эхлүүлэх байх. Энэ жилийн одоо ялалтын баяр, ялалтын жагсаалын одоо онцлог юу байна вэ? Олон орны төр засгийн тэргүүнүүд оролцож явах шиг байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ялалтын баярын мэнд хүргэе. Тэгэхээр юуны өмнө энэ жилийн одоо ёслолын жагсаал маань тэгшөө буюу одоо 80 жилийн одоо ойв тохиож байгаа. За энэтэй холбогдуулаад гол онцлог нь гэх юм бол 13 улсын хайрцаг буюу одоо цэргүүд бол энэ Оросын холбооны улсын зэвсэг түвшний цэргүүдтэй хамтарч одоо ахлахаар ингээд бэлдээд энэ ерөнхийдөө 11 мянган Оросын цэргийн албаагч за 13 улсын 1500 ингээд нийлээд 12500 цэргийн албаагч энэ ёслолын жагсаалд ахлахаар бэлтгэл ажиллагаа бол хангаад байна. Нэг 13 улсын. Тий 13 улсын. За 30 орчим улсын төр засгийн тэргүүнүүд оролцож байгаа. Тий. Ер нь энэ ёслолын парадыг бол үндэсний олон нийтийн телевиз бас тэгшөөнүүдээр шууд дамжуулан үзүүлж байсан. За энэ жилийн онцлогуд бол бас онцлогтой байх шиг байна. Зарим онцлогуудын талаар бол дэлгэрүүлж хэлвэл та юу хэлэхээр байна? Тэгэхээр ёслолын жагсаал гэдэг маань мэдээж одоо дайнд ялсан тэр түүхэн үйл явдлаа дурсаж байгаа одоо хэлбэр. За мөн одоо тухайн улс одоо өөрийнхөө цэрэг зэвсгийн сүр хүчийг бол дэлхийд үзүүлдэг. Тэгэхээр одоо Москвад болж байгаа энэ ялалтын ёслолын жагсаалыг маш олон улсууд анхааралтай үзэж байгаа. Одоо шинээр одоо ямар хуу зэвсэг техник дэлгэж үзүүлэх бол тийм ээ гарах нь. За гэх мэтлэнгийн одоо энэ анхааралтай ажиглаж байгаа улсууд бол зөндөө байгаа. За ёслолын жагсаал эхэлсэн байна. Тэгэхээр ёслолын жагсаал бол уламжлаад ингээд явдаг. Тэгэхээр ихэвчлэн ёслолын жагсаалыг бол хуурай замын цэргийн командлагч нь командлж за Батлан хамгаалахын сайд нь хүлээж явдаг. Ийм уламжлалтай. За одоо Москвагийн Кремлийн улаан талбай дээр бол Оросын холбооны улсын төрийн талбай за тэгээд ялалтын талбайгаа хүнд харуулна ингээд залаад ахлахч байна. За сая олон улсын одоо төр засгийн тэргүүнүүд бас хайлт одоо харагдаад өнгөрлөө. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрээсэх Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний урилгаар бол мөн энэ одоо энэ ёслолын ажиллагаанд оролцож байгаа. Энэ саяхан бол Монгол улсын ерөнхийлөгчтэй бас гар барьлаа. Тэр Монгол улсын ерөнхийлөгч маань өөрөө одоо төрийн тэргүүн. Тэгэхээр гадаад харилцаанд бол Монгол улсаа төлөөлдөг ийм одоо
албан тушаалтан байгаа. За тийм учраас одоо энэ манай улс ч одоо энэ ялагч талын холбоотой улс. Тийм учраас энэ урилгаар бол энэ ёслолын чагсаалт бол оролцож байна. За мөн манай Батлан малхын сайд тийм гадаад харилцааны сайд өдөр хамт одоо албаны бүрэлдэхүүнээс оролцож байна гэж сайн мэдээлсэн. Ер нь одоо энэ Ялалтын баярын ач холбогдлыг Монголын ард түмэн бол аль өнцгөөс нь одоо харах хэрэгтэй гэж одоо та үздэг бай. Тэгэхээр энэ дэлхийн 2 дугаар дайны одоо төгсгөлд одоогийн дэлхийн дэг журам бол бий болсон байна. Тэгэхээр энэ дайнд бол манай улс бол одоо ялагч талын холбоотон гэж би сайн хэллээ. За энэ дайнд одоо холбоотон болж олснороо Монгол улсын тусгаар тогтнол бол баталгаажсан байна. 1944 онд одоо болсон Яалтын гэрээгээр бол манай улсын статус кво бол аль биесээр одоо баталгаажих ажил бол энэ гэрээгээр бол бий болсон. Ер нь тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам бол одоо түүхийг мэдэх залуучууд магадгүй ховрдож ич мэдэх юм. Энэ Яалтын гэрээ гэдэг энэ том гэрээний ач холбогдлыг бол одоо залуу үе хойч үеийнх юм бол аль талаас нь яаж ойлгож явах ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ дайны төгсгөл шийдэгдснээр манай улсын тусгаар тогтнол гэдэг юм уу аль талаасаа иргэнүүлээ яаж үзүүлсэн тухай мэдээлэл өгөх ёстой. Тэгэхээр ерөнхийдөө 1944 он гэдэг маань дайны одоо үндсэн том зургаар нарах юм бол эргэлт гарчихсан. Ерөнхийдөө холбоотны буюу одоо тухайн үеийн Америк нэгдсэн улс, Англи, Зүйл холбоод улс 3 маань бол ялхан тодорхой болчихсон ийм үе. За тэгээд одоо нөлөөллийн бүсүүдэд хувааж авах. За мөн одоо Зүйл холбоод улсыг одоо Японы эсрэг дайнд оруулах. Одоо Америкийн талын ч юм уу, Английн талын иймэрхүү одоо бодлогоор явагдсан. За энэ дотор бол миний одоо манай улсын тусгаар тогтнолын статус квоны асуудал яригдсан. Тийм учраас яалтч байхгүй манай улсын одоо тусгаар тогтнол одоо оршин тогтнол үнэхээр одоо том одоо чухал үүрэг гүйцэтгэсэн ийм одоо гэрээ байгаа. За ингээд уламжлал ёсороо ингээд одоо парад командлагч маань Батлан малхын сайдтай илтгэл өгдөг. За ингээд сайд илтгэл өгдөг. Ингээд Батлан малхын сайд нь одоо ёслолын жагсаалт одоо алхахаар одоо бэлтгэсэн байгаа сэргүүлттэйгээ мэдлдэг байгаа. Тэгэхээр одоо энэ жижигхэн талбай дээр 12.5 мянган зэрэг албан авчихсан байна. Тэгэхээр нэг дор мэдлэх боломж байхгүй. Тэгэхээр хэсэгчлээд хуурай замных нь агаарын зэрэг хүчин чинь ингээд нийтлээ явуулаа. За энэ ёслолын жагсаалт бол Монголын маань одоо дайчилж агсаж байгаа. Тэгэхээр манайх одоо 70 жилийн овоор буюу одоо 2015 онд хүн адилхан улсын одоо үнэлэхээр Монголын зэвсэг хүчний одоо сэргээ албаагч маань анх очиж агсчихсан. За дараад нь 75 оныхоор мөн адилхан агсчихлаа. За тэр үед бол 70 жилийнх нь бол Тэг 32 дугаар буюу одоо хүнд харуулын ангийн загч урандаа Батбол гэдэг хүн командалж одоо олцсон. За 75 жилийн ойн баяраар бол 2020 он гэсэн үг шүү дээ. Поздравляю вас с 80-й годовщиной победы в Великой Отечественной войне. Проведения специальной военной операции приобрели передовой и бесценный боевой опыт, позволяющий выйти на новый, более высокий уровень подготовки воинских частей и подразделений. Воины-сухопутчики в самых непростых условиях действуют слаженно и решительно, проявляя храбрость, отвагу и волю к победе. За Монгол улс сэргийлэгч гэсэн. Ер нь Монгол улсын зэвсэгт хүчний хувьд бол 2015 он за 2020 онуудад өөрөөр хэлэх юм бол Ялтын
70 жилийн 75 жилийн ойнуудаар энэ цэргийн ёслолын жагсаалд бол одоо оролцож ирсэн байна. За тухайлбал одоо энэ дэр дурдах юм бол Зэвсвчний одоо Тэг 32 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэл Хурандаа Батболд, за тусгай хүчний цэргийн командлагч Хурандаа Хаш Эрдэнэ нар Улаан талбайд Монгол даачдаа одоо мандайлан жагсаж ирсэн байх юм аа. Ер нь ёслолын жагсаалын хувьд бол та бол Оросын холбооны улсад цэргийн сургууль төгссөн хүн тийм ээ. Та ер нь Улаан талбайд алхаж яваа. Би 2013-аас 16 онд Оросын холбооны улсын ерхий зэрэг активд төгссөн. Тэгээд 2016 онд манай активийн төгсөлт Улаан талбай дээр болоод тэгээд ямар ч байсан нэг алхаж үзсэн. Тий. Энэ талбай маань ингээ харахад телевизээр харахад ингээ тэгш юм шиг мөртлөө бас нэлээ овон товонтой тим талбай том жуулуугаар ингэж суулгаж хийсэн. Манайхаар нэг боржин юу гэдэг чинь явган зам гэдэг чинь яг тэрүүн шиг тим талбай байдаг. Тэр бол яг ингээд цемент тэгш шулуун замыг бодох нь алхахад бас жоохон хүндрэлтэй. Ер нь одоо манай энэ цэрэг дайчдын хувьд сонгон шалгаруулалт гэдэг юм одоо ямар хэмжээний шалгуураар бол энэ ёслолын жагсаалд оролцох одоо болцлоо хангадаг вэ? Бэлтгэл сургуулиуд бол өндөр түвшинд байдаг байх та. Мэдээж одоо төрийн хүнд таруул гэдэг маань бол Монгол улсын нүүр царай. За тэгээд энэ анги дээр Тэг 32 дугаар анги дээр суурлаад одоо манай энэ ёслолын жагсаалд оролцож байгаа цэргийн албаагчтай тусгайчлан сонгон шалгаруулж авсан байна. Ер нь бол нэлээд өндөр залуучууд явж байгаа. За тэгээд нөгөө харагдах байдал янз бүрийн шивээс сорив байхгүй байх ёстой. Цэргийн албанда бас үлгэр жишээ одоо сахилга ямар нэгэн зөрчилгүй ийм одоо шилдэг байж I congratulate you on the 8th anniversary of the victory in the Great Patriotic War. 为国是周年快乐，乌拉。 The Minister of Defense congratulated parade formation of the strategic missile force. 25 million Оросын холбооны улсад одоо хүрэлцсэн очсон байгаа. За Батлан баглын яамны харьяа цэргийн амралт соёлын газруу за Казахстан, Тажикстан, Туркменистан улсуудын одоо цэргийн багуудтай байрлаж одоо бэлтгэлээ. Чам байруулсан. За тухайлх юм бол 4-р сарын 27-ны өдөр одоо сургалтын төвд 4-р сарын 29, 5-р сарын 8-ны өдрүүдэд бол одоо ерөнхийлөг Зэвсвчний ерөнхий командлагчийн одоо ялалтад тэмүүлсэн морд дурсгалын өшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд 25 хүнтэй одоо салаа бүрэлдэхүүн мөн одоо оролцсон ийм мэдээлэл байгаа. За энэ тухай мэдээллүүдийг бид одоо мэдээллийн хөтөлбөрүүдээр одоо бас хүргэсэн. За Батлан хамгааллын сайд нь одоо ерөнхийдөө мэдлээд явж гин одоо дуусах тал руу орж гин. За энэний дараа мэдлсэний дараа бол Батлан хамгааллын сайд нь Оросын улманы улсын ерөнхийлөгч хүүтэнд илтгэл өгнө. Парад билээ гэдэг. За ингээд үг хэлдэг. Яг энэ уламжлалт одоо яг тэр дарааллын дагуу явагдана. Ер нь бол энэ ёслолын жагсаал бол тийм уламжил болсон хэлбэр маягтай байна. Тэг шоонуудад бол арай өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж явах шиг байна тий. Энэ 80 жил болж байгаа учраас би түрүүс 13 улсын одоо гадаадын цэргийн албаагч нарыг одоо Оросын холбооны улсын зэвсэгчийн цэргийн албаагчтай хамтд нь ингэж алхаж байна. Энэ бол сүүлийн нэг 10-аад жилээс л бас өмнө бол нэг тэг ингэж нэг гадаадын улсын цэргийн албаагчтай өөрч алхуулдаг байсан. За ер нь одоо ёслолын жагсаалыг бол монголчууд бол их сайн мэднэ дээ. За энэ ёслолын жагсаалтай бол ташлуулаад зарим мэдээллүүдийг бид өгж явах ёстой. Ер нь бол одоо энэ Оросын холбооны улс Москвад зохион байгуулагддаг энэ ёслолын жагсаалаар ташлуулаад энэ чөлөөлөх дайны тухай за энэ одоо дайнд манай улсын одоо оролцоо тухайн үед бол үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг гээд олон талын зүйлсүүдийг ярьж болно л доо. Энэ чөлөөлөх дайны ач холбогдлын талаар бид нар бас энэ одоо шууд нэвтрүүлгийг далимдуулан ерөн залуучууд мэдээлэх ёстой гэж боддөг юм аа. Энэ жилийн бас нэг онцлог маань энэ чөлөөлөх дайны 80 жил мөн адилхан болж байгаа. Тэгэхээр 1945 онд ч одоо тухайн үеийн хятадын за Батлан хамгааллын сайд Оросын улбаны улсын ерөнхийлөгчд
илтгэл төглөө. За одоо Оросын холбооны ерөнхийлөгч Путин одоо үг хэлнэ. За Путин ерөнхийлөгчийн одоо хэлсэн үгний ерөнхий утгаа болгоё бол одоо манай орчуулагч редактор Хөрөг Долгор Москва хугацааны дараагаар одоо бас тоймж хүргэнэ. Ингээ хоёулаа яриагаа өргөжлүүлжээ. За. Тэгэхээр 80 жилээ болж байгаа 1945 онд одоогийн Бүлээн Тэцэд ард улс. Дорогие ветераны, уважаемые гости, товарищи солдаты и матросы, сержанты и старшины, мичманы и прапорщики, товарищи офицеры, генералы и адмиралы. Поздравляю вас с 80-летием победы в Великой Отечественной войне. Сегодня всех нас объединяют чувства радости и скорби. Орчуулагч редактор Хөрөг Долгор ерөнхийлөгчийн үгний товчтоомыг бол преклонение хормын дараагаар таймлаж которое сокрушило нас. Тэгэхээр энэ Япончуудад эзлэгдсэн байсан Хятадын одоо газар нутгийг чөлөөлөх дайм бол 45 онд болсон байгаа. За энэ дээр бол тухайн үеийн Хятадын засгийн газар, Монголын засгийн газарт албан ёсны дэвтний дагуу бид нэр Монголын ардын хувьсгал цэргийн одоогийн манай Монгол улсын зэвсэг хүчний юу шүү дээ эхлэл тийм ээ. За энэ Монгол ардын хувьсгал цэргийн 20 мянган цэргийн албаагч оролцож одоо энэ Хятадын одоо эзлэгдсэн нутаг дэвсгэрийг чөлөөлөх оролцсон. Нэлээ олон одоо жижиг том байлдаанууд өргөжсөн. Хамгийн том тулаан бол Жанчхүүгийн даваан болсон манай Монголын нэлээ олон баатруудын тул дээрээс төрөн гарсан ийм төвхтэй. Тийм учраас энэ жил маяхан 45 оны чөлөөлөх дайныг одоо чөлөөлөх дайны одоо 80 жилийн Хятад улсад явагдах нь. Манай улс гэсэн энийг бол засгийн газрын шийдвэрээр ингэ тэмдэглэх байхаа. Сайхан Жанчхүүгийн даваанд одоо амир өгсөн баатруудын хөшөөнд бол хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаагаас боллоо тийм ээ. Тийм. Тэнд манай нас орсон цэргийн албаагчдын, амиа алдсан цэргийн албаагчдын хөшөө дурсгал байгаа. Дурсгал тийм. Тэгэхээр энэ бол мэдээж энэ хөшөөнд нь одоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ бол явагдаж таарна. Бид одоо энэ ёслолын парад жагсаалыг шууд дамжуулан үзүүлэхдээ за энэ одоо дайны ялалт манай улсад ямар өргөөж өгсөн бэ? Яаж туссан бэ гэдэг талаас нь нэлээд илүү ярих хэрэгтэй болов уу гэж боддгийг. Тэгэхээр дайн ихэлсэн анхны өдрөөс л манай Монгол улс ч юм бол зөвлөд бол улсад хамгийн төрүүлж одоо хамт байгаагаа илэрхийлж за ингээд бүхнийг фронтод гэдэг ураа гаргаад за ингээд хэдийгээр жижиг улс ч гэсэн болцоогоор одоо дэмцсэн хүн ам бүгдээрээ л янз бүрийн тусламж өгсөн. За гэхдээ яг ялагч тал болоо дайны дараа бол ерөөсө хамгийн том үр дүн бол тусгаар тогтнолын асуудал. Тэр чинь хүлээн зөвшөөрөл чадахгүй яваал байсан тийм ээ. Тэгээ ингээд энэ дайнаар бол энэ асуудлыг шийдэгдэж одоогийн одоо Монгол улсын энэ одоо сайн сайхан байгаа энэний эхлэл бол тусгаар тогтнол бол баталгаажсан юм аа. Үүгээрээ ач холбогдолтой байна гэж хэлж байна та тийм ээ. За тэр тусламжийн талаар бол их зүйлийг ярьж болно л доо. Монгол улс бол одоо өгөөгүй зүйл байхгүй. Мөнгө төгрөгөн тоон үзүүлэлтч байдаг. Арис нэхий мах. За тэгэл алтан мөнгө. Ангийн үс арис. За Монгол морд бол одоо зарагдсан ч би за мөн одоо бэлгэнд одоо маш олон мянган гараа бол одоо очиж исэн. Энэ дайнд бол одоо бас гол үүрэг гүйцэтгэсэн. Ялалтанд хүрэхэд бол одоо өөрсдөө хүчийг оруулсан гэж үздэг тийм ээ. Тийм. Тэгээ энэ тусламжийг ижлэн хүргэж байсан одоо манай фронт сегмент гэдэг өгшин ч одоо амьд зэрүүн 100 гаруй настай юм буураа маань байж штэ. Тийм ээ. Тэгээд одоо энэ Монгол улсын ерөнхий командлагчтай хамт одоо энэ Москвад одоо яг энэ ёслолын жагсаалыг үзээд оролцоод явж байгаа. Тэгэхээр одоо амьд түүхийн амьд гэр чинь одоо байна тий. Багаргалтай бас сайхан юм да тийм ээ. Тийм. Хоёр буурал бол Монгол улсынхаа төрийн тэргүүнтэй албаны бусад хүмүүстэй энэ Оросын холбооны улсад очиж Москва хотод очиж энэ одоо ёслолын жагсаалд бас оролцож байна. Энэ бол түүхийн амьд сайхан гэрч.
всем, в чем нуждался фронт. Здесь размещались госпитали, и наш второй дом сотни тысяч эвакуированных людей. С ними делились кровом, хлебом, сердечным. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж байна. За энэ үгний товч утга агуулгыг бол манай орчуулагч редактор Пүрв Долгор та бүхэнд одоо хэлнэ. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч мөн зэвсэг түвшний ерөнхий командлагч Владимир Владимирович Путин Оросын олон үндэстэн ард түмний хувьд өнөөдөр Ялтын 5 сарын 9-ний өнөөдөр ариун өдөр байдгаа гэдгийг онцолж байна. Мөн нацизмыг дарахад гол гавьяаг зөвлөлт толгойд улсын мөн зөвлөлт толгойд улсын ард түмэн байгуулсан гэдгийг мөн онцолж мэдэгдэж байна. Мөн 80 жилийн тэртех Оросын эх орны дан мөн өнөөдөр энэ цаг үед болж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагааны залгамж холбоог мөн дурдж байна. Мөн тэмцэлд Оросын ард түмэн нэгдсэн хүчээр тэмцэж мөн өнөө цагт нийтлэг олон дэлхийд дахинд бас үзэгдэл болж байгаа нацизм мөн русофоб буюу Оросын эсрэг үзэл мөн антисемитизм эсрэг Оросын ард түмэн нэгдсэн хүчээр тууштай тэмцэж ялалтанд хүрэх болно гэдгийг мөн мэдэгдэж байна. Дорогие друзья, в огненную орбиту Второй мировой войны было вовлечено почти 80% населения планеты. Полный разгром нацистской Германии, милитаристской Японии, их сателлитов в разных регионах мира свершился общими усилиями Объединенных Наций. Мы всегда будем помнить, что открытие Второго фронта в Европе после решающих битв на территории Советского Союза. За энэ дэлхийн 2 дугаар дайнд манай гаргийн хүн амын бараг 80% нь хамрагдсан Аз болоод Европ твэд бүх 5 твийн хэмжээнд хүн ард хамрагдсан байгаа гэдгийг Орос ерөнхийлөгч дурдж байна. Мужественного народа Китая. Всех, кто во имя мирного будущего. Мөн их цагийн ирээдүйн төлөө эцсийн ард түмэн эр зоригтойгоор тулалдаж держать равнение на ветеранов, на их искреннюю любовь к родине, на их решимость защищать отчий дом и справедливость. Их орон газар нутгийн хамгаалахын тэмцэлд бүх ард түмнүүд хүчээр нэгтгэн тулдж байсан гэдгийг. Самое главное в нашем сердце. И передадим это будущим поколениям. Всегда будем опираться на наше единство в ратных и мирных делах, в достижении стратегических целей, в решении задач во имя России, ее величия и процветания. Дайны цагтж бай, ихэн цагтж бай бүх ард түмнүүд ийм өнөөдрийн их тайвны төлөө нэгдсэн хүчээр эв нэгдэлтэйгээр өргөжлүүлэн тэмцэн гэдгийг мөн хэлж байна.
торжественному маршу! А батальонно! Одного линейного дистанции! Первый батальон прямо! Остальные направо! На плечо! Равнение направо! Шагом марш! Командует парадным строем начальник училища, заслуженный артист России полковник Александр Герасимов. Мимо трибун проходят знаменные группы государственного флага Российской Федерации, знамени вооруженных сил России и знамени Победы. Знаменную группу сопровождает почетный караул видов вооруженных сил, сухопутных войск, воздушно-космических сил и военно-морского флота Преображенского полка. Историческую часть парада открыли группы со штандартами 10 фронтов заключительного этапа Великой Отечественной войны. На Красной площади 45 и воинских частей, боевые линии, надежных продолжателей славных побед фронтовиков Великой Отечественной войны. На марше парадный расчет пехотинцев со знаменитыми винтовками. Вся тяжесть кровавых сражений легла на плечи солдата-пехотинца в честь лучшего с них победителя. На брусчатке Красной площади летчики военных лет именно в боях завоевали господство в воздухе и развенчали миф о непобедимости фашистских асов. Военные моряки в годы войны стали образцом беспримерного мужества и отваги. За хоёулаа Героизма, Ясуулын жагсаалынхаа тайлбар тэргээд орё. За хайрцагаар бол явж явах шиг байна. Энэ бол уламжид болсон хайрцаг. Тийм ээ. Жагсаал болгонд бол явдаг. Уламжид болсон зүйл. За ингээд парад командлагч маань жагсаалаа удирдаад явж байна. Тэгээд жагсаалын урталд бол уламжид ёсоор цэргийн хөгжмийн сургуулийн хүүхдүүд бөмбөрчд явдаг. За араас нь одоо Сувровын сургуулиуд
цэргийн одоо дунд сургуулиудын хүүхдүүдийн хайрцаг алхаад өнгөрлөө. За 2-р дайнд одоо байлдаж явсан тухайн үеийн одоо хувцас зэвсэг үхий энэ юуг хайрцагуд одоо явж байна. Тэгэхээр тэр үед одоо ийм тэнгисийн зэрэг, тэнгисийн флот нь за тэгээд тагнуулчид тэгээд одоо хуурай замын цэргүүд бид нар иймэрхүү хувцастай одоо энэ бол одоо дэлгэцээр юуны хилийн цэргийн одоо хайрцаг явж байна. Тэр үеийн одоо хувцастайгаа тэр үеийн тулалдж исэн зэвсэгтэйгээ ингээд явж байна. Түүхэн Ёслолын жагсаалын түүхэн хэсэг нь явж байгаа гэсэн. Монголын хайрцаг ер нь хэдүүгээр орж ирдэг вэ? Улаанбаатарын төв хэсэгт. Тэгэхээр 13 улсын хайрцаг одоо энэний араас орж ирэх гадаадын цэргийн хайрцагуд гэсэн үг. Тэгэхээр би бол ойлгохдоо үсгийн дарааллаар буюу дунд тавьд нь манай Монголын одоо цэргүүд орж ирэх болов уу гэсэн бодолтой байж байна. Одоо жишээлбэл Азербайджанаас эхлээд явах нь тийм ээ. Тийм цагаан толгойн үсгийн дарааллаар л орж ирэх баха. За одоо морьтой цэргүүд за тухайн үед одоо 10 фронт байсан. Яг дайн дуусах үед энэ 10 фронтын тугууд бол түрүүн гараа явсан. За одоо морьт цэргүүд явж байна. Иймэрхүү байдлаар тухайн үед одоо 80 жилийн өмнө морьтой цэргүүд ингэж тулалдж байжээ. Тэгээд нөгөө бэлгэлсэн нөгөө морьт чинь манай морьтууд чинь бас ингээл дайнд бол бас л том ачаа өөрлөлдсөн байгаа. Тухайн бас цагаагаарын байдлаас болдгоо нис хүчний одоо үзүүлбэрүүд бас заримдаа бол одоо жигсаалд оролцохгүй байх тохиолдол байдаг шиг байдаг тий. Нислэг бол мэдээж цагаагаараа шалтгаална. Тэгэхээр одоо үндсэндээ прат ч ёслолын жагсаалчид 3 хэсгээс бүрдэж байгаа шүү дээ. Эхний хэсэг нь энэ цэргүүдийн жагсаал, ёслолын жагсаал тийм ээ. Тэгээд дараад нь техникийн хэсэг явна. Тэгээд гуравт нь одоо агаарын хэсэг. Тэгэхээр зарим одоо жилүүдэд цагаагаарын байдлаа шалтгаалаад одоо агаарын одоо ёслолын жагсаал нь одоо бас цуслах тиймэрхүү тохиолдол бий. За одоо нөгөө гадаадын юунууд ороод ирсэн байна. Цэргүүд. За манай 80 цэргийн албаагч явсан Монголын зэвсэгчний за яг алхаж байгаа нь бол 70 алхаж байгаа. Тэгэхээр заментайгаа бас удирдлагатайгаа ингээд за яг урдуур нь явхад нь эндрийн урдуур явах үед нь тэр улсынх нь ерөнхийлөгч нь одоо бас босч мэдчилж байна. За Казахстаны цэрэг явж байна. За муу адилхан манай улсын цэргүүд яг алхаж өнгөрөх үед адилхан манай одоо Монгол улсын ерхий командлагч унагийн хөрөсөхийг бас харуулах хаа. Ер нь бол 13 орны 1500 орчим одоо гадаадын цэргийн авч хайр цэглэж одоо энэ жигсаалд оролцож байгаа. За одоо Ерсийг дурдах юм бол Монгол улс, Бүгд найрамдах Хятад улс, Азербайджан, Беларусь, Тажикстан, Казахстан, за Туркменистан, за Киргиз улс бий, Египет бий, Узбекистан бий, Вьетнам бий, Лаос бий, Мянмар бий. 13 одоо улсын цэрэг болж улаан талбайд жигсэж байгаа да. Ер нь бол нэг хамгийн намтхан нь метр 85-аас метр 96 см өндөртэй манай залуучууд байгаа цэргүүд. Нилээ сайн одоо бэлтгэлээ бол хангасан. За өмнө нь бол бас 75 жилээр одоо алхаж исэн туршлагатай одоо 7 цэргийн албаагч байна. Ер нь ёслолын жагсаалыг нэг талынх нь харах үндсэг бол одоо аль ч улс оронд бол орны тусгаар тогтнол, цэрэг батлан хамгаалах хүч чадал тийм ээ. Цэрэг их оронч үзлэр бол одоо залуучууд төлөвших энэ зүйл бол одоо бас тусгай олох хэрэгтэй гэж боддог шүү. Энэ ёслолын жагсаалаар бол бас нэлээд олон утгыг бол агуулж байгаа. Би түүхэн утгагаа би төлөвлөсөн. Хоёрт нь бол одоо улсаа төлөөлж оролцож байгаа энэ 13 улсын цэргүүд гэдэг нь байна. Энэ хүмүүсээр жишээлбэл Оросын Москвагийн иргэд бусад улсууд бол Монголын зэвсэгч иймэрхүү байх юм байна гэж хүлээж авах нь ойлгоно. Хамгийн
Открывают прохождение курсанты училища сухопутных войск Вьетнамской народной армии. Командует парадным расчетом подполковник Вам Хак Жан. На марше парад расчет военной полиции Вооруженных сил Арабской Республики Египет. Возглавляет строй полковник Махмуд Аль-Харсави. Мимо трибун торжественным маршем проходит парадный расчет парадного караула Народно-освободительной армии Китайской Народной Республики. Возглавляет полковник Чжу Вэймин. На Красной площади парадный расчет Народной армии Лаоса. Командует парадным расчетом полковник Хон Вилайпхон. Перед трибунами проходит подразделение вооруженных сил Монголии. Возглавляет парадный расчет подполковник Энхбаатарын Билайхан. Совершают прохождение подразделений военнослужащие представительных парадных частей вооруженных сил Республики Союз Мьянма. Винг Термин. За хоёулаа тайлбараа үргэлжлүүлье. За сая одоо Монголын цэрэг даачид 70 одоо даачид маань улаан талбайд бол орж ирлээ. Жагсаж байгаа нь 70 тийм ээ. Би бүрэлдэхүүн бол 80 орцож байгаа. Тэр 5 нь бол нөөц үтэй явж байгаа. 5 нь бол удирдлагын бүрэлдэхүүн оролцож байгаа. Сайхан Чахватай манай зэрэгүүд алхаад өнгөрлөө. Ер нь бол энэ алхалтын хурд өдрөөс жоохон темп өндөртэй. Асууд ч гэсэн өөрөө ер нь хурдтай алхаад явчихдаг. Манайх мөн яг темпээр алхаад явчихдаг. Энэ ёслолын жагсаалыг ер нь цэрэг их оронч үзлэр бол хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх, их орныхоо төлөө үнд сэнэн ямар нэгэн байдлаар хүнд мэдрүүлэх энэ талыг бол залуучуудад нэлээд сургамжтай байдаг болов уу? Та энэ талаар юу гэж боддог вэ? Энэ бол одоо залуучуудын бахархал юм тийм ээ бас. Тийм. Хүүхэд залуучуудаа ялангуяа хүүхдүүдээ багаас нь одоо их оронч үзэл хүмүүжлэлтэй болгож болох нь туйлын чухал гэж боддог. Гэхдээ таавалчгүй одоо хичээл заагаад шалгалт аваад онц авснараа тэр их оронч болчихгүй. Маш энгийн юмс их зүгээр болов гэж хуйн бодлоо. Жишээлбэл хүнтэй орж ирээд мэдлчдэг тийм ээ. Баяртай гэж хэлчихдэг. Тэгээд одоо хогоо ингээ хогийн савндаа хийчихдэг. Настай хүнд хаалган гоолгоод өгчдөг. Гэгмчлэнгийн маш энгийн юмнаас хүүхдүүдийг багаас нь сургаж чадах юм бол энэ бол жинхэнэ одоо хөрөмж болж гэж тийм ээ юм шиг байна. Манай Батлан хамгаалахын яам 2025 оны эх оронч Монгол их сэргэлтийн жил болгоод зарлаад ингээд хүүхд залуучуудад чиглэсэн. За тэр нэлээд хийж байгаа. За 2 дугаар студиэс зочинтойгоо ярилцъя. За 2 дугаар студ манай нэвтрүүлэгч Алтан баг нь ажиллаж байгаа. Зочинтой ярилцсанаа. 2 дугаар студиэс дандуулцгаана уу?
Студид Монгол Цэргийн Музейн ажилтан дэд хурандаа амар тайвныг өрсөн. Тэгэхээр одоо бэлгэлийн цуваа гэж манай одоо түүхчид бол тэмдэглээд байгаа тийм ээ. За өнөөдрийн одоо энэ жагсаал хүртэл одоо морь жагсаал бас оролцож байна. Тэгэхээр тухайн үед бол одоо манай монголчууд 500 гаруй мянган одоо акт морьдоо илгээсэн байдаг. Энэ бол одоо монголчууд сэтгэл зүрэхээр эд материалын хувьд за одоо төрийнхөөс үлдэнд дээдэлсэн монгол морио хүртэл одоо ингэж барьж ирсэн түүх бол тодоос тод тэмдэглэгдээд үлджээ. За монголчууд бол морио эрхмэлдэг. Монгол хүмүүнийг ярих гэх юм бол одоо морийг ярьж л таарна. Тэгэхээр 500 гаруй мянган акт морьдоо одоо төрийнхөөс үлдэн дээдэлсэн энэ акт морьдоо одоо манай монголчууд илгээж байсан энэ түүх бол бас л бахархам сайхан түүх. Гэхдээ энэний нөгөө талд бас тэр холыг зорих морьд бол одоо жишээ нь юу гэдгийг хүний сайнны тухай, морины хурдны тухайд манай монголчууд ярьдаг шүү дээ. Тэр газараа хүрэхгүй байж болохгүй. Тийм учраас муу адуу өгч болохгүй гэх мэтлэн энэ олон талыг бодолцож л энэ 500 мянган адууг илгээсэн байх 500 мянган актыг. Тэгэхээр тухайн үеийн монголчуудын одоо мал сүргийн тоо толгой хэд вүлээ? Тухайн үе одоо тэр туулах газар нутгийн хэмжээ хэд вүлээ гэдэг их олон талын бас эргэлзээ байгаад байгаа юм тий. За тэгэхээр та маш сайхан үг хэллээ. Одоо монгол хүнийг одоо шансаар шалгадаг гэж. Тийм, нэрээ үнэхээр үнэн. Манай төрийн сүлдэн ч гэсэн одоо 5 уршуу молны маань одоо тэр нэг нь тэнгэрлэг амтан одоо агт морилмын одоо дуртагдсан байдаг. Тэгэхээр 1941 оноо одоо 6 сарын 21-ээс одоо дайхс эхний өдрөөс ахуулаад Найрамд Монгол ард улс маань одоо зөвлөлт холбоо тусад туслах эхлээд бол сайн дурын үндсэн дээр бол бэлгэлийн цувгааг бэлэг цуглуулж эхэлсэн. Энэ аяны аяыг эхлүүлсэн. За энэ хүрээндээ болохоор таны саяжлан хэлсэн чинь 500 мянга гаруй удаа агт мордыг явуулсан гэж ярьж байна. Үнэхээр тийм. Тэр үтгийн хэл Оросын ард түмэн бас өөрөө 32 мянган агт мордыг судалдаж авч ирсэн. Мөн одоо манай одоо малчт маань ч гэсэн чин сэтгэлээс нэг биш 2-ыг 3-ыг хөдөлж ирж комисс байгуулагдаж ирсэн бэлгэлийн цуваа хүлээж авах комиссээр хүлээж өгч авчирч өгч ирсэн. Үүнийхээ одоо зэрэгцээ ч гэсэн энэ агт мордууд маань өөрсдийнхөө одоо чадвар, чансааг тийм ээ энэ Монголын ард түмний одоо төлөөлөл болж бас яг энэ танд бас өөргөө маш сайн гүйцэтгэсэн байдаг. Тэр чухаараа энэ Москва хотын Ялтын музейн нутаг дэвсгэр дээр Баклонная гора гэдэг дээр өндөрлөг дээр уулж бас хэлдэг ялалт тэмүүлсэн акт морд гэдэг энэ сайхан хөшөөг байгуулсан зүйлтэй ард түмэн энэ маань одоо талархлыг одоо илэрхийлж бас гадна манай Монгол мордны шансыг чадвахыг чансааг шалгаж ирсэн. Олон одоо энэ дайны дараах жилүүдээс хойш зэрэг дайчдын оролцсон бүрэлдэхүүний дурсамжийг уншиж ингэ судалж байгаа хувьд бол Оросын ард түмний тунгуяа цэргүүд болохоор тийм ээ манай Монгол мордод бол маш их талархал илэрхийлжсэн. Бид нар маань өөртөө төдөлжил авалж идчихсэн ямар нэгэн одоо тодорхой хэмжээний арчилгаа шаарддаггүй байсан. Мөн одоо энэ дайны туршид хүн явдггүй газар хүртэл одоо ингээд хамгийн хүнд хачааг өөр дөрөө үүрээд энийг бол өөртөөхөн шанцыг бол харуулсан ийм бахархалтай сайхан түүх байдаг учраас яа харахгүй бид нар өөртөөхөө Монгол агт мордод бол үнэхээр бахархдаг. Мөн одоо яг тодорхой нэг бүрэлдэхүүн хүнд биш одоо олон хөшөө дурсгал байдаг. Гэтэл яг бол манай мордуудад зориулсан ийм сайхан хөшөөнд бас байдаг. Дөнгөж сайхан ч гэсэн манай Монгол Улсын ерөнхийлөгч, манай Батлан хамгаалахын яамны сайд энэ морд хөшөөнд очиж бас одоо парадын бүрэлдэхүүнд оролцож байгаа бүрэлдэхүүний хамтаас хүндэтгэл үзүүлсэн маань энэ маань юу гэсэн хэлвэ гэдэг дахин хэлэхэд бол манай могт агт мордод бол дэлхийд танигдсан одоо ийм сайхан баялаг түүхтэй чадвартай ийм сайхан мордууд юм а гэдгийг бас хэлж болж байна. Мөн одоо бэлгэлийн цувааны хувьд одоо зөвхөн агт мордоос гадна бас одоо сэтгэл санааны гэж эд материалын гэж юм тийм үү. Тэгэхээр би бас өнөөдөр энэ сайхан 80 жилийн ойг бас тохиолдуулаад нэг сонир одоо ёслолын жагсаал бол манай эмэгтэйчүүд бас жагсаж байгаа юм онцлог үү гэж болж байна. За. Манай ихэнх одоо агуй хорны дайны 80 жилийн ойг цэргийн парадад бас эмэгтэй бүрэлдэхүүн хөл тавьж оролцож байгаа бас их сайхан бахархам зүйл. Энийг бол олон жилийн туршдаа Оросын холбооны улс энэ улаан талбай дээр бас эмэгтэй бүрэлдэхүүнээ оролцуулж байгаа. За одоо тэгэхээр яг хаанаас оролцож байна уу? Ер нь цэргийн жагсаалд хэн дуртай эмэгтэй бас олоос ингээд оролцуулаад хөл тавилдаггүй энэ бол тодорхой хэмжээний стандарт гэж бас байдаг. Тэгэхээр энэ урдны жилүүдийн түүхээс ингээ харж үзэхэд бол нэг хайрцагт бол 2-3 одоо сургуулиуд цэргийн тодтогцол
сургалттай сургуулиудын бүрэлдэхүүнээс шалгаруулалт одоо хийж сонгон шалгаруулалтыг явуулж бас оролцдог байсан. Тэгэхээр энэ удаа ч гэсэн энэ түүх маань бас давтагдж байгаа болов уу гэж бас бодож байна. За тухайн үеийн одоо түүхэн үйл явдалтай эргүүлээд одоо хоёулаа холбогдуулаад ярихад монголчуудын одоо тэр зөвлөсөн бэлгэлийн цуваг хүргэх. За бид нар одоо нэг баруун Монголд одоо ховдын манхнаар гэдэг л одоо түүхэнд тэмдэглэгдээд үлдсэн байдаг. Маш их одоо уултай, хад асахтай, тийм одоо бартаатай зам байгаа. За ингээм Монгол тэмээг бол ашигласан. За Монгол тэмээ ашиглахад бол тэмээ бол одоо ерөнхийдөө говийн талын ийм мал шүү дээ. Тэгэхээр Монгол тэмээг тэр уул хадтай, бартаатай замд одоо ашиглана гэдэг бол бас өнөөдөр ингэ бодоход бол сэтгэл хөдлөлн тод бууж өгөхгүй юм дэвсэл шүү дээ. Ерөнхийдөө бол миний өөрийн ч гэсэн амгшиж явдаг зөвлөгөө бол бид малчин талын Монгол арт түмэн 100 жилийн баялаг сайхан түүхтэй өөрийнхөө одоо энэ таван хуршуу малаар бол яах аргагүй бахархаж хүндэтгэж явдаг. Тэгээд таны саячлан хэлсэн чинь ховдын манхнаас Оросын улбаны улсын тухайн үеийн зөвлөлт холбоот улсын Бийск хот хүртэлх 2700 км газрыг 18хан настай Лувсангой маань ахлаад яагаад заавал Лувсангой байсан бэ гэхээр тухайн үед бол Манхан сүмийн эдэн өрийн дарга байсан. Тэгээд энэ бүрэлдэхүүнийг одоо энэ 1000 гаруй гэж байгаа. Ерөнхийдөө бол 1200-аад тэмээ оролцсон байдаг. Яг 1000 гаруй тэмээн дээр болохоор нэг тэмээн дээр 200-аад килограмм ачааг бол ачиж ирсэн. Ингэж явж байна тийм ээ. Тийм. За хоёулаа эргээд нэгдүгээр студид оролцъё. Красной площади курсанты высшего военно-морского инженерного училища. Возглавляет строй начальник училища адмирал Андрей Клименко. Из стен учебного заведения вышло более 25 тысяч офицеров, инженеров, корабельной службы. Проходят курсанты морского корпуса Петра Великого. Парадный возглавляет начальник корпуса контр Олег Игнасюк. Более 300 лет учебное заведение воспитывает выдающихся флотоводцев. Среди них адмиралы Ушаков, Нахимов, Кузнецов. В парадном строю курсанты Тихоокеанского высшего военно-морского училища имени адмирала Макарова. Возглавляет парадный расчет капитан первого ранга Павел Дудин. Свыше 20 тысяч выпускников училища проходили и проходят службу на всех флотах нашей страны. На Красной площади парадный расчет военной ракетных войск стратегического назначения имени Петра Великого. Парадного расчета начальник академии генерал-лейтенант Игорь Афонин. За годы войны 66 выпускников академии стали героями Советского Союза. Сегодня в стенах академии готовят офицеров для новых ракетных комплексов, определяющих облик будущего вооружения ядерных сил России. Парадный расчет Серпуховского филиала армии Петра Великого возглавляет полковник Сергей Семенов. Передовая учебная база позволяет готовить офицеров военно-технических специальностей для несения боевого дежурства на современных ракетных комплексах «Ярс» и «Авангард». На Красной площади курсанты Рязанского Рейского высшего воздушно-десантного училища имени генерала армии Маргелова. Командует партрасчетом начальник училища полковник Олег Пономарев. На строю более 100 курсантов, отмеченных государственными наградами в ходе специальной военной операции. Свыше 60 тысяч выпускников училища своим героизмом и мужеством ковали славу воздушно-десантных войск. Более 200 из них стали героями Советского Союза и Российской Федерации. На марше Московский пограничный институт ФСБ России. Возглавляет парадный расчет начинститута генерал-майор Михаил Чепик. Воины в зеленых фуражках
всегда готовы первыми встать на пути врага, самоотверженно защищая границы страны. За хуранд хоёулаа тайлбараа үргэлжлүүлье. Энэ ёслолын жагсаалын одоо хамгийн ач холбогдолтой хэсэг гэх үү, оргил хэсэг гэвэл бол одоо айлг хэсгийг нь тооцож ярьж онцолж болох байна. Ер нь 3 хэсэг гуруулаад ач холбогдолтой. Гэхдээ яг онцлог гэх юм бол мэдээж энэ ёслолын жагсаал байгаа. Одоо ийм олон хүн оролцож байна. Энэ 12500 зэрэг албаагчид маань энэ улаан талбай дээр алхахын тулд маш их хөдөлмөр гаргаж бэлтгэл хийсэн байна. Тийм учраас яалтч байхгүй одоо энэ ёслолын жагсаал нь байгаамаа энэ олон хүн оролцож байгаа бэлтгэл хангана. За мэдээж техникийн хэсэг, агаарын хэсэг маань бас хариуцлагатай байлгүй яг. Гэхдээ л миний одоо өвний өөрийн бодлоор жагсаал байна. Тэгээд энэ зэрэг албаагчид маань энэ улаан талбай дээр алхахад тэгээд шууд гараа авчиж байгаа талбайгаас. Тэгээ ингээд өөр өөрсдийнхээ салбарыг хараа авчдаг. За одоо ингээд ерөнхийдөө жагсаал маань ингээд дуусч байна. Ёслолын жагсаал маань. Араас нь удахгүй техникийн хэсэг орж ирнэ. Зэвсэг техникийн байлдааны техник орж ирнэ. За энэ техникийн хэсэг маань энэ талбай дээр өнгөрсөний дараа 3 хэсэгт хуваагдаад тэгээд энэ Москвагийн гудамжуудаар явдаг. Тэгэхээр энэ баярын үеэр бол ялангуяа энэ улаан талбаар бол жирийн иргэд бол орох боломж байхгүй хамгаалалт гарч ирдэг учраас. За харин Москвагийн иргэд маань тэр техник явах гудамжуудаар ингээд хүлээж зогсож байгаа. Тэгээд техникийг үзчихдэг тийм боломж байна. За агаарын Сонгоц одоо нисдэг тэрэгний бэлтгэл нь яг нөгөө нисдэг маршрутын доор байж байгаа үзэхээр нэлээд өндөр сэтгэл төрн одоо тэр том онгоцууд ч одоо нэлээд доош тоо 500 м доош нам дээгүүр нам газар нисдэг. Тэрний дуу чимээ дээр бас нэлээд сэтгэл төрхөөр яг одоо стад талбай дээр очиод үзэх юм бол тийм ээ. Тий. Тийм ч бол Москвагийн иргэд бол энэ баярын өдрөө мэдээж чимэглэн маш олноор одоо баярлалтай амралтын баяр амралтын өдрөө. Тэгээд энэ парадаар явсан техникүүд бас ингэ үзчих боломжтой. 3 вактаар гараа явчихдаг. За одоо ер нь зэвсэглэл техник орж ирэх болж байна. Одоо төгсгөл хэсгэр явж байна. Одоо юуны онц байдлын яамны харьяа манайхаар онцгой байдал. За үндэсний гавард энэ зэргүүд одоо үндэсний гавардын зэргүүд явж байна. За ингээд ерөнхийдөө хамгийн төгсгөл хавьд хүн таруулын одоо эдний 150 бэлтгэр хүн таруулын хороо байгаа. За энэ хорооны зэргүүд баталгаад ингээд ерөнхийдөө явж байгаа. Таны гар дээр одоо энэ хайрцаглаж жагсаж байгаа энэ эсхэн байх шиг байна те. Энэ ямар зарчмаар одоо яаж жагсаж явдаг юм бэ? Ерөнхийдөө одоо жагсаалын хувьд бол эхэнд бол хүүхдүүдээ одоо сургуулийн сургууль, хүчмийн сургуулийн хүүхдүүд нь жагсалдаг. За дараад нь бол дайных тухайн үед байлж явсан түүхэн хэсэг нь яваад тэгээд хуурай замын цэргийн хэсэг яваад тэгээд агаар сансрын цэрэг яваад тэгээд Тэнгисийн флотын хайрцагнууд яваад ингээд тэгээд үлдэгдэл дээр нь бол төр тусгай мэрэгчлийн одоо хайрцагнууд ингээд яваад үндсэндээ бол жагсаалнууд дуустал иймэрхүү бүтцтэй байдаг жагсаал. Тэгэхээр яг л энэ удаагийн 80 жилийн одоо парад бол энэ уламжилт одоо тэр бүтцээ дараалал нь алдаагүй хөвөрөө явж байна. Хөвчлэн одоо энд алхаж байгаа хайрцаг алхаж байгаа албаагчид маань одоо Оросын холбооны улсын цэргийн ихтэй сургууль актив сонсогч нар байгаа. Тэгэхээр манай одоо өнхий зэргийн активийн хайрцаг бол хамгийн урт алхдаг. Өөрийн замын зэрэг учраас ингээ алхдаг байгаа. За тийм учраас зарим хүмүүс анзаарч байгаа. К гэдэг курсант гэдэг үсгтэй сонсогч нар бол нэлээд алхаж байгаа харагдаж байна. За мэдээж жинхэнэ одоо алба хааж байгаа албаагч нар маань байгаа дотор. Мөн адилхан Оросууд чинь бол ерөнхийдөө 12 сар 1 сараас эхлүүлээд бэлдээд эхэлж байна. Алхаал ингээл харьцаа аваад тэгэхээр бас нэлээд одоо хүч хөдөлмөр
Удаан хугацаанд бэлдэж шүү дээ. Бэлдэж тийм ингэж алхаж орж ирж байгаа. Манай Монголын зэвсэг 40 муу адилхан одоо ёслон жагсаалын бэлтгэл бас нэлээ удаас эхэлж ингэж явдаг. 101 жилийн ёслон жагсаал бол Сүхбаатарын Талбайд явсан. Музыканты военного оркестра Ахмад дайчтай бол тэгж одоо тэгш нурд залж механизированной колонны. Руководит оркестрийн эмдэгт бол суулгасан. Одоо жишээлбэл Путины одоо хажууд тийм Ахмад дайчтай сууж байна. За ингээд төгсгөлд нь явган жагсаалын төгсгөлд нь ингээд хөгжимчт маань яваад ингээд дуусч байна. За одоо техник орж ирж байна. Техник хэсэг нь орж ирж байна. За уламжлалын дагуу алдарт Т-34 85 гэдэг танк орж ирж байна. За энэ бол ялалтанд одоо зөвлөлтийн улаан армийн одоо гол үйлдвэрлэсэн цогцлтын үндсэн гэсэн ийм танк байна. 85 гэдэг нь болохоор энэ их бүүний одоо калибр нь 85 мм калибр. Энэ бүр сүүлд суулгасан. 76 тэгээд арай бага калибрийн бүр суулгаж байгаа. Сүүлдээ дайны үед уламж туслахчаад тэгээд хамгийн шалгарсан хөлбөр нь 85 Т-34 85 энэ танк. Тэгээд одоо эн чинь дэв үйлдвэрлэлээс хойш маш олон жил болсон. Тэгээд одоо ингээд бараг ёслон жагсаалаар явж гин гэдэг нь сайн хийсэн болохгүй энэ танк. Энэ Т-34 танкын гол онцлог нь урдаа налуу хуйхтай. Тэмчээс одоо эсрэг талын одоо сум бол аль болохоор нэвтрэхгүй иймэрхүү зорилттой. За араас нь бол тайфун гэдэг загварын шинэ хуйгилсан машинууд орж ирж байна. За хамгийн урт талд нь битээр 82А гэдэг ягуун цэрэг тээвэрлэгч хуйгилсан ягуун цэрэгийн хуйгилсан ийм машинууд орж ирж байна. Энэ машинууд маань бол өмнөх жилүүдээс харахад бол хуйгуудын нэлээд нэмсэн харагдаж байна. За энэ бол шин загварын Тайфун К загварын машинууд байна. Ардаа жижиг ачаатай. Одоо манай улсын энэ батлан хамгаалах зэвсэглэлд бол ашиглагдж байгаа зэрэг техникүүд бол одоо энэ бас байна тий. За одоо гарч ирэх байх. Одоо ямар ч байсан манай улсын Монгол улсын зэвсэг хүчинд бол битээр 80 байгаа. Үйлдвэрлэгчтэй байдаг. За энэ Оросд яг энэ талбай дээр бол битээр 82А гэдэг дараагийн 40% загвар байна. Гэхдээ ерөнхийдөө иймэрхүү загвартай. Хуйгилсан хуйг тээвэрлэгч байна. Одоо энэ харагдаж байгаа бэлэгцэн дээр. За явган цэргийн байлдааны машинууд дотор манад өмнөх загвар нөгөө явган цэргийн байлдааны БМП-1 гэдэг загвар. Би за танкын хувьд бол танк дээр бол Т-72 биш танк байна. За би гараад ирэхээр бас хэдий. Энэ Т-72 гэдэг танк маань манай зэвсэг хүчний зэвсэглэлд ашиглагдж байгаа ийм танк байгаа. Одоо эдгээр бол дандаа шин зэвсэг. За энэ бол явган цэргийн байлдааны машинууд орж ирж байна. Курганиц гэдэг. Тэгэхээр БМП-2, БМП-3 нэрүүд нь бол за энэ бол явган цэргийн байлдааны машин. За энэ бол явган цэргийн байлдааны машин БМП-3 гэдэг. Гондог байлдааны машин. 100 мм түүхтэй. А тэгээд 12 км үлмоцоо кабинет би галын хүчин чалсайтай. За тухайн бол бас санта зэмдээ тэвэл нэг цэцэр аваад гэдэг нэг юм байна. Манайсын зөвлөлт бол би нэг гэдэг. За одоо Т-72 сайжруулсан загварын Т-72 танк орж ирж байна. Энэ танк бол манайд ашиглагдаж байгаа танк. Итгэхгүй хамгаалалт. Итгэвтэй хоёулангийн энэ танкнд бол сүүлүүлсэн байгаа хаа.
Энэ жилийн жагсаалд одоо онцлогтой гэдэг юм уу, шинээр гэдэг юм уу техник танилцуулж байгаа болов уу? Сая тэр хуйгалсан машинууд дотор ардаа нэг жижигхэн тийм ачаатай тийм машинууд яваад байна. Нөгөө тайфун загварын машинууд дотор. Энэ бол өмнө харагдаагүй. За одоо энд явж байгаа одоо явган зэргийн байлдааны машинуудыг хараад хахад өмнөх оны ёслолын жагсаалуудаас ялгаатай зүйл нь хуйгийг бол үнэхээр сайн нэмж өгсөн. Нэгсэндээ устгах магадлалыг багасгаж эр гэж танк байгаа. Прорив гэдэг. За энэ бол сүүлийн үеийн танк. За мөн Армата гэдэг 2014 он анх удаа үзүүлсэн. Эр гэж танк байгаа. Прорив гэдэг. Энэ бол сүүлийн үеийн танк. Мөн Армата гэдэг 2014 он анх удаа үзүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн тийм Гачин бүн хоёрсан капсулт байдаг ийм танкыг олох хэрэг. Тэр нь одоо хөршөө. Одоо өөрөө чих бөөнүүд гэж 150 Эмстайс гэдэг загварын өөрөө өгч бөөнүүд гэж. Тэр бол бидний кинонд хардаг шиг гэрээд явдаг загвар юм байна. Энэ бол их бол үе явахгүй. Нэгсэндээ явагч танкын одоо суурин дээр ихгүйгээ байрлуулсан байна гэсэн. За ингээд ерөнхийдөө одоо мотуудлагын ангиудад байдаг одоо хоёрт машин, хуйгалсан автомашинууд, за явган зэргийн байлдааны машинууд, танкууд бол яваад өнгөрлөө. За одоо хүнд калибрийн одоо их бүүний системүүд явж байна. За ингээд залгаад бол Пүүжингийн техникүүд орж ирнэ. Скандер М загварын одоо Пүүж орж ирж байна. Энэ бол маш одоо өндөр. За ураган гэдэг нөгөө бөөнөр одоо манайхан хуучин мэддэг катуш гэдэг бөөнөр галах систем бол орж ирж байна. Ингээд дэлгэцэн болохоор яг эндрийнхээ хүртлийг нөгөө дэлгэцэн оператор болохоор яг нөгөө талбай руу орж байгаа хэсгийг нь харуулад байна. Зөвлөж харуулад байна. За тийм Скандер М гэдэг Пүүжин байна. Тактикийн Пүүжин байгаа. За энэ исчгүүл эсгэр хэсэл оруулж ирж байна. Манайх чинь дрон гэдэг байгаа шүү дээ. Дрон гэдэг нь нэг арай өөр, UAV гэдэг нь арай нэг өөр зүйлүүд байна. За энэ бол өмнөх жилүүд дээр ингэж явуулж байгаа шинээр одоо КАМАЗ дээр тавиад одоо ашиглагдж байгаа исчгүүл эсгэр хэслүүдэд үзүүлж байна. Галын өндөр одоо үр дүнтэй эдийн засгийн хувьд ч гэсэн танкс руу үзэхээс хамгаалалтаа үнэхээр сайн болсон байна. Энэ бүтээл харж байгаа. Альва нэгэн одоо эмзэг цэг мэдээ хүнд танкс руу үзэхээс хамгаалалтаа үнэхээр сайн болсон байна. Энэ бүтээл харж байгаа. Альва нэгэн одоо эмзэг цэг мэдээ хүнд тэр бензин хороо одоо төмөр хийгээд тоочсон байж байгааг харж байна. За энэ бол сүлсатын зүуд ашигладаг. Хөрөлт хөвлөгч байгаа. Зарим нь онгоцноос хайдаг. Сүлсатын зэрэг бие даалгавар байна ялгаа болдог. Ясны ард бүн хөслийн барилтаа. За Пүүжингийн комплекс Ярс гэдэг тивлэкс баллист Пүүжингийн орж ирж байгаа шиг байна. Энэ харагдаж байна. За энэ бол одоо цөмийн Оросын холбооны улсын цөмийн одоо хүчин чадлыг харуулж байгаа. Энэ одоо 5000-аас дээш арслал байна эсэж. Одоо цөмийн зэвсгээ цохилдог ийм зориулттай ийм Пүүж орж ирж байна. Баллистик Пүүж гэсэн үг үү гэж байна. За ингээд ерөнхийдөө техникийн хэсэг маань ингээд яваад дуусчихсан. За энэ бол нөгөө бумаринг гэдэг одоо сүүлийн үеийн одоо зэвсгэл Оросын зэвсгэлд нэвтгсэн явган цэргийн одоо уягтын хөвлөгчүүд байна. За тэгээд миний хэлсэнчлэн өмнө хэлсэнчлэн
Одоо энэ техникүүд маань 3 хаагтаад ингээд Москвагийн гудамжаар явна. За энийг бол тэр Москвагийн иргэд үзэх тийм боломжтой. За агаарын өсөлт жагсаалын агаарын хэсэг эхэлж байна. За онгоцнуудын их янз янзын байдлаас харуулж явах шиг байна. За ерөнхийдөө эсдэг тэрэг эхлээд эсдэг. За одоо бол сөнөгч онгоц гэсэн юм шиг байна. Оросууд одоо энэ ялтынхаа баярын тэр тухайн одоо тоонд их ач холбогдол өгдөг. Тэгэхээр одоо энэ агаарын хэсэгт 80 онгоц эсдэг тэрэг оролцож байгаа гэсэн. За энэ 6 самолетов штурмовиков Су-25, рассвечивая небосводы цветами государственного флага российской флоты, возглавляет группу подполковник Владимир Мордасов. Исполнит песню «День Победы». Победы в Великой Отечественной войне завершается. Оркестр покидает Красную площадь. Парад Победы завершен. Да здравствует 80-я годовщина Великой Победы! Слава ветеранам Величественной войны! Поздравляем всех россиян с великим праздником! Ура! Товарищи офицеры! Военный кабинет города Москвы, генерал Здравия желаю. Главный военный дирижер генерал Маяк. Здравия желаю. Заместитель главнокомандующий Сухопутными войсками генерал Лисовецкий. Здравия желаю. Начальник механизированной колонны полковник Комагоров. Заместитель главного коменданта полковник Скоренко. Товарищ командующий. Начальник общевойсковой академии генерал-полковник Анатольевич. Здравия желаю. Начальник Московского военно-музыкального училища полковник Герасимов. Командир Преображенского полка полковник Бессонов. Здравия желаю. Командир батальона почетных групп полковник Балак. Здравия желаю. Командир исторической роты Шандартов подполковник Маслов. Здравия желаю, товарищ полковник. Командир роты исторических знамен подполковник Щенченко. Здравия желаю, товарищ полковник. Командир исторической роты пехоты подполковник Орел. Здравия желаю. Командир исторической роты летчика подполковник Гандзюк. Здравия желаю. Спасибо. Командир исторической роты моряков капитан Ахматуллин. Здравия желаю.
Командир исторической роты инженеров подполковник Мединов. Здравия желаю, товарищ. Командир исторической роты разведчиков подполковник Цыганов. Здравия желаю. Командир исторической роты пограничных войск подполковник Туров. Здравия желаю. Командир Азербайджанской республики полковник Самик Мамедов. За ёслын жигсаал ерөнхийдөө өндөрлөх дэшег хандж байна. 2 дугаар студитэйгээ одоо холбогдъё. Алтан багны Командир 37-й штурмовой бригады вооруженных сил Кыргызстана полковник Тургенов. Командир парадного расчета Республики Кыргызстан За ингээд ёслын жигсаал ерөнхийдөө өндөрлөх дэшег хандж байна. Одоо 2 дугаар студитэйгээ холбогдъё. Алтан багны нэвтрүүлэгчтэйгээ холбогдъё. Тэгэхээр 1945 онд нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсан. За ингээд 1961 онд бол манай улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр эзэн орсон байдаг. Үндсэндээ одоо энэ байгууллага байгуулагдсанаас хойш 15-6 жилийн дараа гишүүнээр элсэн. Нэгдсэн үндэсний байгууллага бол тухайн үед байгуулагдаад одоо дэлхийн энэ олон улс орон хүний эрхийг дээдлсэн зарчмаар энх тайван харилцан ашигтай одоо ингээд найрамдалт зарчим дээр тулгуурлах хамтран ажиллах гэсэн ийм зорилгын хүрээнд байгуулагдсан улсын байгууллага. Энэ байгууллагыг тухайн цаг үедээ өөрийнхөө зорилгыг үүргийг биелүүлж чадсан уу? За тэгэхээр энэ дайн дуусаад 1945 оны 9 сарын 2-нд одоо Миссури хөлөг онгоц дээр Өгдөөгөө бууж өгөх гэрээнд Японы тал гар үсэх зурснаар энэ дайн өндөрлсөн байдаг. За энэ дайныг төгсгөл болгоод 10 сарын 24-нд Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Сан Франциско хотод Америк нэгдсэн улс нэгдсэн үндэсний байгуулагдсан анх бол 51 гишүүн оронтой. Нэгдсэн үндэсний байгууллагад тулсан үндсэн шалтгаан нь юу байсан бэ гэхээр ер нь бол дэлхийн энэ олон орнууд энэ ялангуяа энэ дайнд орсон энэ уу гашууг ойлгосон энэ цус асруулсан дайн гэдгийг ер нь бол эв зүйтэйгээр эв найрамдалтайгаар харилцан одоо бие биенийгээ хүндэтгсэн хүний эрхийг дээдэлсэн ийм одоо зарчмаар бол шийдвэрлэл дахиж болохгүй тул шийдвэрлэж болдгүй мүү энэ зарчмыг одоо ер нь бол үндэслэх байгуулж баримтлах энэ зарчмаар бол анх байгуулагдчихсэн. За манайх бол байгуулагдсан цагаас хойш бол 3 удаа аль бис орол үргэлжлэгдсэн байдаг. Альва юмд бол цаг хугацаа хэрэгтэй байсан учраас манайх бол 1961 оны 10 сарын 24-ний нэгдсэн үндэсний байгууллагын чуулга уулзалтан дээр бол 1043 дугаар чуулга уралдаанаар болоод баталгаажаад тэгээд 10 сарын 31-ний өглөө 10 цагт нэгдсэн үндэсний байгууллагын төв одоо байрны өмнө Монгол улсын төрийн далбаа маань одоо мандуулснаар манайх бол одоо гишүүн 101-т гишүүн орно болсон байдаг юм аа. Ер нь бол тухайн таны одоо асууснаар өөрийгөө гүйцэтгсэн бид нарт маш их юм өгсөн. Яагаад гэвэл бид нар эв найрамдалтайгаар харилцан бие бинийгаа энх таймны хэлбэрээр одоо шийдвэрлэе. Хамтран цааш тал тийм дайн гаргахгүй асуудлыг бол таслан зогсооё гэдэг л ийм л одоо урайг бол хангал бий болгож байгуулагдаж нисэж орж исэн ийм тухайд юм аа. Тэгэхээр тухайн үед бол одоо хойд төршийн ард түмэнд манай монголчууд нэргүй захидал хүртэл одоо илгээж ирсэн юм биш үү? Тэр бас их сонирхолтой түүхэн баримтуудаас харахаар их энгийн хэрнээ одоо зүрх сэтгэлээрээ бүх зүйлээрээ одоо хамт байсныг илтгэх. Энэ хууданд тийм ээ манай малчин ард түмэн бүхэл одоо давхаргын сэхэднээс ахуулаад малчин ард түмэн ажилчид бүгдээрээ нэрийг одоо танихгүйгээр тийм ээ чин сэтгэлийн захиа бичижсэн. Тэгэхээр одоо хоёр улсын одоо засгийн газар хоёр улсын коммунист нам бол ямар асуудал шийдэгдэж байсан гэхээр орчуулж исэн тэр даруйд. Тэгээд одоо тэр одоо улаан армийн байлдагчд хүрсэн захиаг бол Орос одоо хуулбартай нь орчуулсан байдлаар манай одоо малчин ард түмэнд малчин гэлсэн захиаг ч гэсэн орчуулсан ингэж хүрэгдэж исэн. Энэ юу гэсэн хэлвэ гэхээр тухайн үед зөвхөн одоо эд зүйлийн тусламж үзүүлж байгаа сэтгэл санааны одоо маш их том одоо дэмжлэг үзүүлжсэн нөгөө Монголын ард түмэн хэлдэг шүү дээ. Урмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж тийм ээ. Тэгэхээр нөгөө халуун дотн үг яг хэрэгтэй цаг оронд бол хүнд бол ямар их зүйлийг өгөх юм бэ гэдгийг бас харуулж байгаа баримтлал юм л да. Манайхан ч нөгөө уламжлалт сэтгэлгээтэй ийм ард түмэн, малчин ард түмэн. Өөрөөр хэлэх юм бол өөрсдийнхөө ахуй хэрэгцээнд одоо малаа хэрэгэлдэг ийм ард түмэн. Тухайн үе одоо ингээд түүхэн баримтуудаас харахаар ан агнж исэн байна. Тийм ээ. Тэр битгийл одоо загас хүртэл одоо агнаж ингээд энэ бэлгэлийн суваг бүрдүүлж исэн ийм сонин түүхүүд харагддаг юм. Тэгэхээр өөрсдийнхөө итгэл үнэмшлээс давсан тэр их одоо дахиад нэг итгэл үнэмшил, дахиад нэг одоо итгэлцлийн шатыг бий болгосон ийм түүхэн үйл явдлууд бас харагдаад байдаг. Яг энэ дээр нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Юу гэхээр бас тийм манайх чинь одоо тий малчин ард түмэн. Тэгэхээр яг энэ бэлгэлийн цуваг бүрдүүлж явах явцад манай улсаас бас нэг бодлого ирж ирсэн. Энэ юу вэ гэхээр одоо ан агнаад
мангийн мах, шувууны мах, тэр итгэл загсны мах явуулжсэн. Гэтэл манайх одоо өөрийнхөө шүшиг бишрлээрээ ингээд юу гэдгийг тусын амтан гэж цээртэй загас бол агнадгүй байсан. Гэсэн мөртөө бид нар бол хатуу одоо зөвлөлтийн улаан аримд бол тусцаа үзүүлэхэд бол энэ загсыг бол агнаад бас нэг онцлог юм юу гэж хэлэх хэрэгтэй вэ гэвэл энэ 6 удаагийн бэлтгэлийн цуваг мөн одоо танкын хороо эсгэдрэлийг тэмээн одоо жингийг манайх дандаа өвлийн үйлрэлд явуулжсэн. Яагаад вэ гэхээр манай явуулжсэн бүх бэлэг маань дандаа мал аж ахуйн гаралтай байсан учраас болж өгвөл одоо аюулгүй байдлын хадгалтын бас ингэж бас бодож явуулжсэн. Бас нэг энэгээр юу гэж хэлэх хэрэгтэй вэ гэхээр Монгол хүний төсвөр хатуужлыг бас энэ байгалийн одоо энэ хүүтэн улиралд бас давж чин сэтгэлээсээ хүргэж өгье, туслая гэсэн одоо зовх цагт нөхрийн чанар гэдгийг бол дахин бас ойлгуулж харуулсан юм аа. За танд баярлалаа. За За Ялалтын ёслолын жагсаал хаянхуу улаан талбайгаас одоо өндөрлөж байна. За энэ удаа Монголын үндэсний олон нийтийн телевиз Ялалтын баярыг шууд дамжуулан үзэгчид та бүхэндээ үзүүллээ. За энэ удаагийн Ялалтын баяр бол одоо харах өнцгөө ялгүй жаахан өөрчилсөн, ач холбогдлыг нь бодолцсон. За тусгаар тогтнолоо түүнийхээ агуулгыг бол одоо эргэж харсан. Залуу үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх ийм санааг одоо агуулсан талаас нь бол одоо манай үзэгчид нэлээд харж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн маань шууд одоо дамжуулалтанд оролцож энэ одоо тайлбарыг өгсөн энх болд Хурандаатан за мөн одоо Монгол цэргийн музейн ажилтан Амар тайван дэд Хурандаатан за орчуулагч редактор Бүрэг Долгортой за энэ одоо шууд дамжуулалтанд ажилласан уран бүтээлчдийн бас талархлаа илэрхийлж байна. За үүгээр бид Оросын холбооны улс Москва хотоос Ялалтын баярын одоо жагсаалыг үзэгчидтэй шууд дамжуулан үзүүллээ.